За үзэгч та бүхэнд амралтын өдөр мэндийг хүргэе. 25 дугаар суваг телевизийг сонгон үзэж байгаа бүх үзэгчдэд маш их баярлалаа. Танай тооны нэвтрүүлгийн нэгэн шинэ дугаарыг хүргэхэд бэлэн болсон байна. За уран дулаан цаг болсон. Зуны ихэнх сар гарсан. Одоо ч ингээд бас аялал зугаалгын цаг эхлэн. За тэгээ одоо хаврын хуурай шилтэй бас улирал одоо үргэлжилж байна те. Тэгээд манай багийнхаа ярилцаад нэг шийдвэрт хүрсэн. Тэр юу гэх юм бол нийслэлийн байгаль орчны газар руу хүсэлт илгээгээд тэгээд нэг нийслэлийнхаа одоо энэ иргэдэд зориулсан нэг юм дугаар бэлдээ. Одоо энэ чинь бас нийслэлийн байгаль орчны талаар мэдээлэл хүргэе. За одоо энэ хуурайшилтын улирал явагдаж байна. Аялал зугаалгын улиралыг хэлж байгаатай холбогдуулаад мэдээлэл өгье гэсэн бодолтойгоор нийслэлийн байгаль орчны газар руу хүсэлт явуулаад тэгээд тэднийх маа сайхан хүлээж аваад тэгээд Гачууртын энэ Шар хоолой ам гэдэг газар руу одоо ирж байна. За энэ чи одоо бас бид нэг байгаль хамгаалагчийн тонох юм зорилготой явж байгаа. Тэгээд би одоо цоомоо гэд маадуу байдаг. Тэгээд та замаа дагаад яваад замын хажууд нэг юм дээр улаан дагцаг намруулсан байшин байгаа шүү. Энэ байгаль хамгаалагч нарын чинь байршлуудыг одоо нөгөө хаана байгаль хамгаалагч байгаа вэ гэдээ таашаа мэдээлэл өгөх гэвэл энэ тентхийн одоо нийслэлийн тойрсон энэ ногоон бүсүүд чинь улаан дагцагтай байшингууд нь байгаль хамгаалагчийн байшин мэт юм байна шүү дээ. Тэгээд улаан дагцагтай байшин байгаа. Тэн дээр яваад ирээч гэд. Тэгээ хүсэлт тавьсны маань сайхан хүлээж авсан. Одоо хэдүүлээ яваад очие. За тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Сонирхолтой дугаар болох байх гэж бодож байна. Одоо энэгээр чи бас гоё юм байдаг гэсэн сураг байлаа шүү. Би хэлэхгүй. Одоо бас үзүүлэе гэж бодож байна. Зээ үүдэндээ хүлээгээд байж штэ. За сайн уу? За сайн байна. За ажил өндөр. Байдагсаа. Сайхан сууж байна. Хүлээгээ байж юм. Хүлээгээ байж лээ. За миний түрүүний нөгөө машинтар ярьсан нийслэлийн байгаль орчны газрын маань залуу. Би одоо яг аль биесээр хүсэлтэд тавиад идэх хоны өнжи бас нийслэлийн байгаль орчны талаарх бас иргэдтэй мэдээлэл өгсөн саналын маань авсан явдал баярлалаа. За одоо энэ бол байгаль хамгаалагч маань. Энэ улаан тугч ерөөсөө андшгүй юм шүү дээ. Манай 33 байгаль хамгаалж бүгд нь улаан тогттой. Харин тийм юм байна. Улаан тогттой бол манайх. Харин тийм юм байна. Орох уу? За орё. За тийм. За энэ хөөрхөн одоо харуулттай цамхан. За эндээс гарч бид нар бас ажиглалтай хийнэ. За бид нар ямар ч байсан зорьсон газар ирсэн. Тийм ээ. Одоо бидний нэрсэн газар чи яг юу гэдэг нэртэй газар вэ? За энэ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачууртын Шар хоолой гэдэг. Шар хоолой гэсэн юм тий. За байгаль хамгаалах одоо хэддүгээр тооч моч гэж бас нөгөө 33 байгаль хамгаалагч нь бас тийм юунууд байх уу? Дугаар дистра байхгүй. Энэ манай 33 байгаль хамгаалагч бол дотроо 4 хэсгийн зохион байгуулалтаар ажилладаг. За энэ бол манай Гачуурт хэсгийн Шар хоолой юм. Яг одоо зүгээр Гачууртад жишээ нь хичнээн байгаль хамгаалагч ажиллах уу? За нийслэлийн хэмжээнд 33 байгаль хамгаалагч маань 4-с тойролцоо ажиллаж байгаа. Гачуурт орчимд бол нийтдээ Багнуур дүүрэг, Налах ороод нийтдээ нэг 11 байгаль хамгаалагч. 11 байгаль хамгаалагч. Ер нь сүүлийн үеийн манай одоо нийслэлийн байгаль орчны газрын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар за хүний нөөц боловсон хүчин зорж байгаа зорилт гэдэг юм уу. Тэр талаар нэрээ манай Цулмбаатарны товчхон мэдээлэл өгч тээ. За манай нийслэлийн байгаль орчны газар бол анх 1988 онд байгуулагдсан. Одоо нэг 30 гаруй жилийн түүхтэй юм байгууллага. За хүний нөөцийн хувьд бол одоогоор батлагдсанаа 100 хүний орон тоотой. Өмнөөс одоо 33 байгаль хамгаалж үйл ажиллагаа явуулж байна. За зарим хүмүүс ингэдэг одоо Улаанбаатар хот орчимчинд амтан байд юм тэгэл ярьдیں۔ Асуудаг. Тэгээ яг Улаанбаатар хот орчимд бол 2020 оны тоолгоор бол 58 зүйлийн хөхтэй амтан бүртгэгдсэн, 227 зүйлийн шувуутай, 18 зүйлийн одоо загастай, 58 зүйл хөхтэй амтнаас маань одоо 1 ховор амтны жагсаалт орсон одоо голын минж байж гин бид нар одоо үржүүлэн төвдрийг үржүүлээд буцаад голд ингээд тавьж гин. Дээрээс нь молцог хандгаа бол одоо Улаанбаатар хотын хойдлын захаар бол гүйдлэр орж ирээд ингээ гараа авдаг молцог хандгаа байж гин. Дээрээс нь бадан хөдөр бол Улаанбаатар хотын хойд хэсгэр ингээд бүртгэгдсэн энэ туршлагын актив биологи хөрөлнгөөс автомат камер тавьж баталгааж болсон. За ингээ 3 зүйлийн 1 ховор амтан байж гин. За дээрээс нь ховор амтны жагсаалтад орсон халиун буг. За Улаанбаатар хотын хэмжээнд бол одоо хамгийн сүүлийн тоолгоор нэг 200 гаруй тоотлого халиун буг. Тийм үү. Байнгын байршин мөн дээрэс нь хустаа нуруутай залгаа учраас хустаа нурууны одоо өвлжилтийн нөхцөл байдлаас болоод тэндээ иж тэжилгүй болох юм бол наашаа ингэ шилжилтүүдгээ хийж одоо минд үлдэх гэж Улаанбаатар хотыг зорж орж ирээд байгаа юм тохиолдол халиун бугтай тий. За дээрэс нь аргал хонь байж гин. Улаанбаатар хот орчмын одоо сонгон найрхан
хаан уул 2 дүүргийн одоо нутаг дэвсгэрийн зааг дээр бол аргалах нь 2016 оноос эхлээд одоо суурьсан мэдээ байгаа. Цаанаас ингэ дамжиж орж байдаг. Одоо сүүлийн хэдэн жил одоо байнгын байрч энэ дээр бол нийслэлийн байгаль орчны газраас хамгаалал арга хэмжээг аваа явж байна. Мөн дээрэс нь одоо ойн болгоо байж байна, суусар болгоо байж байна. За хот орчим тий янгэр ямаатай тий. Ер нь бол Улаанбаатар хот орчимд бол маш их амьтантай. За мөн дээрэс нь одоо биологийн нөөцөө ингээ ярьсных бол 84 одоо гол гарах байж байна. 254 булаг шанд, 41 нуур тойром, 18 булаг шандтай. Ер нь бол манай Улаанбаатар хотын биологийн нөөц бол нэм баялаг. Одоо Монгол орны хэмжээнд 138 зүйл орчим одоо хөхтөн амьтан байхад одоо 40 гаруй хувь нь Улаанбаатар хотод бэрж байна. За тэгээ ийм олон экосистем хэв шинжээг агуулсан учраас бол одоо маш тийм одоо өрмөц юм биологийн нөөцтэй. Дээрээс нь одоо Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээ бол 470 мянган га. За Монгол улсын хүн амын одоо тал нь энд суурьсан ба. Гэдгээр одоо юу гэдгийг байгаль орчны зөрчилдөд бол нэлээдгүй гардаг. Мөн дээрээс нь хөдөө орон нутагт одоо үлдэгдсэн амьтантай холбоотой гэмт хэрэг ч юм уу те ургамалтай холбоотой гэмт хэргийн зах зээл нэнд байгаа. Зах зээл нэнд байгаа тийм. Тэгэхээр байгаль орчны зөрчилдөд маш их байж байдаг. Тэгээ манай байгаль хамгаалагч нар бол одоо зөвхөн одоо маршрутын зам гэлтгүү одоо маршрутын бус одоо хулгаан зам гэж ярьдаг шүү дээ. Хулгаан замууд дээр бас эргүүл нэлээдгүй гарч байна. За нийслэлийн байгаль орчны газар бол сүүлийн одоо 2026 он гарсаар бол одоо байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр бас нэлээд ажил хийж байна. За энэ жил бол манай байгаль хамгаалагч нар бүгдээрээ одоо үйл зууны нормын хугацаа тавьж өглөө. Мөн дээрэс нь моциклет 33 байгаль хамгаалагчд бүгдэн дээр нь одоо тээврийн эрсдлийг эдийг хангаж өглөө. За мөн дээрэс нь одоо энэ ажлын байртай байгаль хамгаалагчдын ажлын байрыг нь засварлах ажил одоо эхэлж байна. За дээрэс нь бүгдэн дээр нь одоо ариун цэврийн байгууламжтай сүүлийн одоо дэвшлэлт технологиор хийж ариун цэврийн байгууламжуудыг бүгдэн дээр нь шийдэж өгч ажлын байр бий болгож байна тийм. За мөн дээрэс нь сүүлийн жилүүдэд одоо сошиал орчинд нэлээдгүй харж байгаа бах те. Зэрлэг амтан ийм төмөр торгон хашаанд сүлбэгдэж авчуулагдах те. Тэр чинь аюу болоо. Тийм тохиолдол маш их байж байна. Тэгээ нийслэлийн байгаль орчны газраас анх 2025 онд санаачлаад энэ хот дээр энэ зэрлэг амтанд ээлтэй хашааны стандартыг нийслэлийн иргэдийн хурлаар босруулж батлуулад тэгээд одоо 2025 оны одоо 1-р удирлаас эхлээд энэ стандарт мөрдөгдөд эхэлж байгаа. За стандартыг бол бид нар одоо юу гэдгийг цуслангийн хүмүүс тархсан одоо байршсан айлууд бид нар одоо мэдээлэл өгөөд одоо стандартад нийцүүлээ гэдэг шаардлага тавьж байгаа. Мөн дээрэс нь нийслэлийн байгаль орчны газар бол өөрсдөө санаачлаад одоо энэ байгаль хамгаалагчдын хашааг өөрсдөө бид нар стандартад нийцүүлж барья гэдэг. Стандартын хашааг бид нар өөрсдөөсөө их ингэ барья явж байгаа. Ер нь бол байгаль хамгаалагч болвол одоо юу гэдгийг тэр биологийн нөөцөө бид нар хэлсэн те. Энэ сайхан одоо биологийн нөөцөө хамгаалж, хадгалж ирээдүйд өв хочтой өвлгөлөх ийм чигүүрхтэй ингэ ажиллаж байгаа юм албаа хаагч. Тэгээ бид нар бол ингэ бодлогын төвшөнд ингэ ажиллах нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажил хийж байна. Олон ажил явж байгаа байна. Гэхдээ нэр ийм амар олон амтан байдаг гэж би л бодсонгүй. Нэр л одоо Улаанбаатар хот гэл тийм үү чи бид нар за яг хүн ам ихтэй ойлгомжтой. Тэгэхээр чи одоо нөгөө хүн ихтэй газар чи амьтанд дайжаад явчихдаг л гэж ер нь нэг тийм ойлголт байна шүү дээ. Тэгээд нэг тэжээмэл амьтад голдоо. За мэдээж тэгээд яг жигүүртэн шууд мууд ойр зурхан л юм байдаг байх гэсэн чи юу вэ? Бүрний ховорцсан амтан байна. Айгу олоолаа өгдөг чи хоттоо. Ер нь бол яг сүүлийн үед хот руу зэрлэг амтан маш орж ирж байгаа. Ааха. Энэ одоо олон шалтгаантай. За яг хаа 2025 онд бид нар одоо хот руу орж ирсэн амтны 132 дуудлага авсан байна. 132 дуудлага. 2025 онд өнгөрсөн жил нэг жилийн хугацаанд. Тий. 2017 онд бид нар 30 дуудлага авч ирсэн. Тэгээ энэ жил хэрэгцсэн гэж дэш нь хэмэгдэж байгаа. За дийлэх дуудлагын маань одоо юу гэдгийг 50% нь бол зуны хувилралт. Голцоо. Тэгээд могоо орж ирж байна хот руу. 132 дуудлагын маань одоо 60 70 орчим зөвхөн могоотой холбоотой дуудлага. Тэгээ яг сүүлийн жилд орж иж байгаа могооны асуудлыг одоо ингээд судлаад, нэгтлээд ингээд үзэхээр бол тээврийн эрсдлэр дамж Улаанбаатар хотод орж ирээд байна. Биш машин тэрэгэн дотор машин дайгдж орж ирээд байна. Тий. Тийм үү. Могоо л өөр хүүтэн цэцтэй амттай. Тий. Хүүтэн цэцтэй амт бол яг дулаан газар л ингээд тэмүүлж идэг. 6 7 8 сард манай иргэд хөдөө маш их явдаг. За аяллаар явна. Аяллаар явна. За нэг газар очиж машинаа тавиад тэндээ ингээ амарч зугаалаад ингэж байж яхад нь нөгөө могооч нь тэр дулааныг мэдрээд тээврийн хэрэгслийн мотор орчимд нь ингээ
ороод байрчдаг байна шүү дээ. Байрчдаг байна. Тэгээ хот руу орж ирээд ялангуяа одоо нийт ирж байгаа дуудлагуудын маань одоо ихэнх нь автомашины гараж дотор байдаг. Яг тийм. Тэвлэж орж ирлээ тэр машинаас одоо тухайн амтан бол мотор хөрөнгөт ч юм уу те гарна шүү дээ ямар нэг байна. Тэндээс гарна. Тэгээд одоо бидэрт дуудлага ярьдаг. Тэгээ бид нар бас иргэдэн анхааруулад Улаанбаатар хотын хаач та могоо байж болцсохгүй байна тийм үү? Тийм байна. Энэ дээр нь анхаа сонсомжтой байна уу гэдэг мэдээлэл өгч байна. За могоноос гадна одоо халиун богод бас үл ээжтэй жилийн төсөлд орсноос бас хот руу орж ирээд байна. Тэгээ ер нь бол хотод ийм их амтан байна. Хүн амын одоо өсөлт нэмэгдэж байна. Цаашдаа бол бид нар одоо юу гэдгийг хүн амьтаа хоёр одоо хэрхэн зөгцөж зэрэгцэн амьдрах уу гэдэг асуудал ингээ яригдана. Тийм шүү дээ. Нэгэндээ дайсагдаж болохгүй шүү дээ. Яг зөв тийм. Тэгээ хортоо оргог нь одоо бид нар ч бас хараад ялахгүй. Аюултай мэдэхгүй. Яаж барих аргачлалаа мэдэхгүй. Хаашаа дуудлага өгөө мэдэхгүй. Ингээ асуудлууд байна шүү. Тийм. Ер нь яг манай иргэд энэ одоо баг хортоо могоохоо гэл. За. Хотод бол хоёр зүйлээ могоо тархсан байгаа. За. Бамбаа онширт буюу одоо хортоо могоо. За. Аршааны буюу одоо хоргон могоо гэж хэлдэг. Өнгөрсөн жил тэмдэглэсэн бол усны могоо бас бүтгэгдсэн. За хортоо юу? Усны могоо л хоргоо. Энэ яг хот орчимд бол өмнө бүтгэж байгаагүй. Магадгүй одоо тээврийн хэвслэр дамжиж орж ирсэн байх. Тэгээд зарим иргэдэд бол анхааруулад хэлэхэд бол юу гэдгийг мэрэгжлийн бусам бол хортоо хоргоо бол ялах гэж ингэж ойртох тийм ээ. Тэгээд хот орчимд могоотод харалцсан л бол нийслэлийн байгаль орчны газрын утсанд одоо дугаар хэлнэ. 72 Тэг3 энэ дугаар л бол зөвхөн ажлын өдрүүдэд. Ажлын цагаар энэ дугаар мэдэгдэнэ. Ажлын бус цагаар бол нийслэлийн шуурхай удирдлага зохицуултын төв гэж байгаа. 31 Тэг 5 гэдэг дугаар л мэдэгдээд энд могоо өшөө гэдэг мэдээлэл өгөөд манай албаа агчиг очих хүртэл одоо могооныхоо байршлыг сайн харна. Бас чи явуулч болохгүй. Явчихна. Хамаагүй ойртож болохгүй. Энд могоо байна гэдэг дуудлага өгчөд өөрөө яваад гэх юм бол бид нар нөгөө байрш дээр нь очиход байхгүй болчихно тийм. Тийм байна. Могоо биш хүн яваад гэж байгаа юм шүү дээ. Хүн яваад байгаа юм тийм. Яс хэцүү. Тэгээд манайхаас очоод нөгөө амтны чинь барьж аваад буцаага байгальд навч тийм. За яг хоо намар орой могоо ичих төгцсөн үед бол яг тарганы нүхэн төр бараадуулаад ичих боломжтой газар ингээд тавина гэсэн үг. За өнөөдрийн манай Бямба ах байгаль хамгаалагч. Манай одоо шар хоолойг хариуцсан байгаль хамгаалагч юу? Тэгээ шар хоолойг хариуцсан байгаль хамгаалагч. Лувсан даш. Бямба. За. Ажил өндөр үү та? Ажил өндөр. За, зуншлах сайхан байна уу? Зуншлах сайхан. Дүүн бол одоо хэрэг зөргө танилцуул. Би ч одоо хэрэг зөргө танилцуулдаг юм баг та. Өнөөдөр би та хоёр ч ухраатай юм байна. Тэгээд нэг байгаль хамгаалагчдаар очиж хонуулъя гээд тэр нь одоо манай Бямба ах маань юм байна. Тийм ээ. Тэгэхээр хоёул өнөөдөр та бол өнөөдөр хоёул нэг гэр бүл. Тэгээд сайхан хоёул ажил төрөлтөөгөө танилцаад, амьдрал ахуйтайгаа танилцаад, тэгээд хоёул энэ одоо таны ажлын байр бөгөөд амьдрдаг байр уу? Амьдрдаг. Одоо ажлын байр. Ажлын байр. Ажлын байр. Ажлын байр ч одоо тэгэл эн чинь миний гэрэл болоод байна шүү дээ. Гэрэл болоод шүү дээ. Байгууллагч энэ зүгээр дэлхийн нөгөө нэгэн дээвэр дор гэр бүл гэсэн одоо бүр сэдвэртэй бүр. За. Дэлхий бидний нэг гэр бүл. Дэлхий одоо энэ гэр биш одоо бүр томроо дэлхий одоо энэ бидний гэр. Таны ажил мэргэжилтэд танилцаад нэг өдрийг өнгөрөөхэд бол тань татгалзах зүйл байхгүй. Татгалзах байхгүй. За баярлалаа. Албан ёсоор гэж зөвшөөрөл авлаа шүү. За өнөөдрийн одоо ажлын маршрут яхаа. Одоо ингээл за байгаль хамгаалагч яхаа. Одоо ер нь ийш тийшээ явах, хөдлөх, үзүүлж харуулах юмнууд зөндөө байлгүй. Зөндөө байгаа. Одоо жишээ нь бол өчигдрийн бас ажил хөр орхон одоо холцсон судалгааны баг ирээд өчигдөр бид явсан. Одоо бас ингээд инжирүү бас явах ажилтаа бас. Минж харин байдаг гэдэг энэ дот минж хаана байдаг юм. Тэ яхаа үржүүлгийн төвд үржүүлж байгаа минжээ бол бид нар юу гэдэг юм сар болгон хэмжилт хийж байгаа. За яа барьж аваад уу? Бүгднийг барьж аваад бүгднийг жинлээд одоо юу гэдэг хэмжээд те одоо боожлт нь хэрэг явууч яаж нэг сар болгон хэмждэг. Тэндээ бас хүм хурцж байгаа дотмог учраас тэр байгаль хамгаалалтаасаа тэндээ бас татаад хэмжилтэндээ оролцуулдаг. Тэгээд нас бий гүйтсэн 90 минж бол 30 орчим кг татдаг. Тийм том болд юм уу? Маш том. Тэгээ Монгол орны хамгийн том эрх чамтай. За хон шиг болчтой. Хон шиг том тий. Дээрээс нь өөрөө тийм хурц шүдтэй учраас бид нар олоола маш болгоомжтой харьцахгүй болвол аюултай. Тийм учраас олон эрхтэй хүн байж тэр ажил хийдэг учраас. Зүгээр одоо энэ чинь ингээд нэг өрөөнд суучдаг ажил биш шүү дээ. Яг бидний ажил бол ер нь өрөөний ажил биш шүү. Тийм, ерөөсө гадуурлал байнгын. Тэгээд цагтч баригддаг ажил шүү дээ. Үгүй шууд. Өглөө эрт ороо
гэхгүй л одоо тэгээд. Тэгээ одоо яг энэ нийслэлийн байгаль орчны газрын одоо хүрээнд байгаа 33 байгаль хамгаалагчийн нэг нь л байгаль хамгаалагчийн одоо нэг өдөртөө бид бүхэн танилцсан тийм. Энүүгээрээ дамжуулаад энэ нийслэлчүүд маань бас одоо иргэн тойрныхоо байгалыг зөвхөн байгаль хамгаалагчид даатгаад үлдээх биш өөрсдөө иргэд нь өөрсдөө бас хамгаалагч байгаад иргэд нь өөрсдөө зөв зохистой байгальтайгаа харьцаад явах юм бол энэ хүмүүсийн маань ажил хөнгөрнө гэдгийг бас ойлгосоо гэж бодсон үднэс энэ хүн нэвтрүү дугаарыг хий гэж бодсон байгаа шүү. Тэгээд урилгын авсан явдал тахтай их баярлалаа. Хоёул одоо ажилтаа хараа ингэ суудах юм байхгүй. За гараа. Цолонбаатар дарга ер нь бидэртэй хамт явах юм уу? Тийм цаг зав байгаа юм уу? За би ч бас офсдэр очиод ажиллаад байгаа учраас өнөөдөр ингээд тоо хоёр ингээ. А тэр ингээ үлдэх юм явчих тий. За. За хоёрын ажилт өнөөдөр. За амжилт хүсье тий. Баярлалаа. Би өнөөдөр бол ингээд одоо нийслэлийн байгаль орчны газрын хамгаалагч боллоо шүү дээ. Өө тэгэлээ. Ажилласаа ирээ. За их баярлалаа. За баярлалаа. За одоо хоёулаа шууд Минжиргүү явах юм уу? Тэгээ одоо Минжиргүү юу? Шууд Минжиргүү яваа. Энэ нөгөө шинэ мотоцикл юм уу? Тий. Энэ одоо нийслэлийн одоо удирдлагын зүгээс одоо биднэрт одоо хангамж бас хангамжаар тавьсан мотоцикл. Тий, хангамжаар тавьсан мотоцикл. Тэгээд энэ шинэ мотоцикл одоо сайн авсан. Ер нь биднийг бол одоо бас ховцоос дээрээс нь одоо техник бас өөр бидний ажилд одоо маш шаардлагатай гал төмөрийн багж одоо янз бүрийн одоо дижитал бас энэ нөгөө пүүтэг үү шүү дээ яваалын тийм одоо пүүтэг энэ төр бас ингээд өгч байгаад нь одоо бид нар бас баяртай бас ингээд бидний хангамж ажил их жоромтой энэ чинь тий. За бид хоёр Минжирүүгээ явлаа. Минж дээр очиод тэнцээ бас одоо Минж маань хэрхэн сайхан үржиж өсөж байгаа тухай үзэгчтэй харуулъя. Нийслэлчүүдийн маань одоо өөрсдийн Минж шүү дээ. За хэдүүл явах уу? За тэгээ. За бид хоёр байр дээрээс гараад нэг 20 км яваад нийслэлийн байгаль орчны газар Минж үржүүлэх нутагшуулах төв гэж байт юм шүү дээ. Тийм байна. За орж танилцах хоёлаа. Танилцъя. Минж чи ер нь жилдээ хэд удаа төлөлтэй? Нэг л төлөлтэй юм уу? Нэг л төл. Та эндээс мод тарьсан гинэ те? Энэ тэр ингээд энд тэр хаалганаас ингээд тариал энэ дээгүүр ингээд тарьсан. Хүүгээ 5 дугаар анги 5% анги одоо энэ пайз нь байж байгаа да энэ тэр. За. Нинжгаа багшийн ангийн тарьсан мод тэгээд хүүтэй бас нөгөө нэг бас амтны одоо хайрлах тий тэдний ангийнхныг авчираад бас танилцуулаад минжний ач холбогдол өрөөгөөч тэгээд одоо энд нэг сайхан мод хариулаад ямар гоё тий болоод явсан да тий. Одоо нөгөө манай хүүч одоо 12 төгсөө сая Японд одоо 2 жил сурчаад ирлээ. Тэгэхэд одоо энэ моднод нь хөөрхөн урагчаал. Одоо тэгнэ штэ. Тий. Байж. 5 дугаар ангид байхдаа ангаараа нийлж мод тарьсан. Одоо 12 дугаар ангид төгсөөд Японд сураад ирсэн бол мод нь сайхан л ургацсан байна. Тий, одоо янз бүр болгочаад штэ. За би Бямбахтайгаа Минж үржүүлгийн төв дээр ирсэн. За тэгээд явж ирсэн энэ чинь нэгэнтээ ирснийх сайхан Минжээ үзье. Минжтэйгээ танилцъя. Ер нь бас одоо Минжний маань үржүүлгийн төвийн үйл ажиллагаа ямар байдгийг, ямар зорилготой байдгийг, хэдэн оноос анх үүссэн яасан талаар бас мэдээлэл өгөөж одоо манай Минж үржүүлгийн төвийн захирал тийм ээ. Гэхдээ нийслэлийн байгаль орчны газрын амтны ургамлыг хамгаалах хилцс гэж байгаа. Үүний харьяа одоо манай Минж үржүүлгийн төв маань ингээд. Тийм билээ танилцъя. Тэмүүжин. Дашка. За ажил өндөр байна уу? Өндөр. Зуншлах сайхан. Сайхан. Минжнүүд маань сайн. Сайн. Одоо тэгээд ер нь үржээд л байна. Ер нь үржиж байгаа. Үржихийн хувьд бол манай төв дээр бол одоо бол 33 байгаа. За. Нөгөө үр төлн нөгөө тодорхой хэмжээ нөгөө насвыг үүсгэр тоо бүтгэлд ордог учраас та нарийн дотор нь ороод үзүүлнэ. Тэгье. За тэгээ манай Минж үржүүлгийн төв маань ерөнхийдөө суур бааз нь 2012-оос онд эхэлсэн. Хооёын засаг дарга, мөнхөр дарга шийдвэрээр энэ Минж нутагшуулах үржүүлэх ажлыг дэмжиж хөгжүүлсэн. Тэгээд Германы Бавар мужаас 14, Оросын Киро мужаас 10 очиж ингээ 24 Минжтэйгээр. Манайх юм яасан бэсэ? Манай монголчууд нь анхнаасаа Минжтэй байсан юм зү. Монголд биелдэ бол ховдын булган гол усын тестэнд бий байгаа зү тий. Яг нэг бид туулгалч өөрөө нэг системтэй Минжгүй байсан. За ямар ч байсан байгалыг дэмжих голын экосистем дэмжих зорилттой
Минжин нутагшуулах ажлыг 2012. Бид энэ ондоо эхлээд энэ өвлийнхэн байрынхаа эд бүрэн засвар ажлыг хийн. Гадаалуулах талбайг чинь. Нөгөө байгальтаа тавихын өмнө бол нөгөө зөөлгөн аргаар буюу яг байгальд нойр орчинд тасгаж ягаад илүү байгальд нь тавьбал үр дүнтэй гэдэг эрдэм шинжилгээний байгууллагын зөвлөмж байгаа учраас илүү байгальд нь төлөхөө байдлаар гадаалуулах байруудыг хийгээд энэ жилдээ бас хийгээд дуусчихна. Тэгэхээр байгальд явахд илүү нөгөө байгальдаа дасан зохицох чадвар амьдрах чадвар илүү болчихсон. Минь жүрчлийн төв дээр экологийн боловсруулах гэдэг нэг юм ажлыг бол жил болго хийдэг. Энэ бол нөгөө ерөнхий боловсролын хүүхдүүдэд сургуулийн хүүхдүүдэд тийм Улаанбаатарт байгаа биологийн төрөл зүйл, ургамлын төрөл зүйлүүд юу байна тийм ээ? Манай нийслэлийн нэвтрүүлэгч нь өөрөө 470 мянга. Ойн сан 116 мянга. Тэгээ энд байгаа нөгөө туурайтай амтэн хөвлөөр явагч тийм ээ? Жиг үртэн гэдэг маш олон төрлийн амтэн байдаг. Учираас энэнийхэн төлөөллүүдийг ингээд зурган дээр үзүүлээд явдаг. Биологийн бүх төрөл зүйлүүдээ энэ чинь одоо нэгэсэндээ шууд яг орчин дээр нь авчираад яг үнэ тийм. Эдүүс нэг жилд 1000 гаруй хүүхдэд давхарсан цагаар ч юм уу байдлаар ингээд хүүхдүүд экологийн боловсруулах тийм. Бидний зүгээр ийшээ ирэхэд нэг хүндрэл өгдөгөл та эдэрхтээ харсан бах зам. Тийм байна. Тийм. Эдүүцийн асуудал өөрөө хүндрэлтэй. Бид хэдүүд бас нөгөө байгаль дээлтэй байдаг гэдэг утгаараа энэ жилээс эхлээд нөгөө нарны панел сэргээрт хийх ч юм уу чир илүү төлхөө энэ асуудлаа шийдэгээд явж байгаа. Жижиг мини музей байгаа. Жижиг одоо бас байж байна. За энэ манай минж ихэн минж гол читэй энэ шүү дээ. Тий. Ганцаар том амт мэдэх байгаа шүү. За ингээд шууны жихэмлүүд ингээд одоо төрөл зүйл энэ мэрэгчдийн жихэмлүүд энийг өөрсдөө хийдэг юм уу эсвэл одоо байгалийн түүхийн музей мэрэгжлийн одоо чихмэл хийдэг хүмүүс бид хэд яг энэ дээр нөгөө манайх ч бас нэг юм штэ. Нийслэлийн төсөлд бэртэж гинцсэн амтны дуудлага орж ирдэг. За. Тий. Жилд нэг 200 гаруй амтны дуудлага орж ирнэ. За нөгөө бэртэж нөгөө зайшгүй нөгөө хорогцсон амтны заримаар нь бол одоо ингээд чихмэл хийцэн байх жишээний ийм ажил хийж байгаа тий. Энэ гоё юм байна. Энэ хүүхдүүд ирээд үзэхэд айгүй гоё юм байна. Хүүхдүүд их сонирхолтой байдаг. Энд чи одоо яг ийм шоу шүү дээ. Одоо шар шоуны ийм төрөл энэ бол ийм шоу. Ингээд яг нөгөө бодит байдал дээр нь ирээд үзэж хараад танилцахад бол одоо маш тохиромжтой юм хөөрхөн мини музей байт юм байна тий. За, минь рүү орох хоёлаа. За тэгээ. Тэгээ манай дээр бас ийм зочин судлаачны өрөө гэж битэр. За манайтай хамт гадна татны гадаадын судлаач нар ирж бас эндээ байгаа бас ажилладаг байхгүй. Судалгааны ажлаа энд явуулсан гүн шүү дээ тий. Ой, сток гоё. За энэ яг минжний манд байр уу? Тий, энэ минжний манд байр. За ороход янз бүрийн ааш авир гайгүй сте. Ер нь гайгүй. Энэ яг үржүүлж байгаа төлөвлөгөө тий. Хурц зочмон хөдөлгөөн л хийхгүй бол одоо дажиг өсөв тий. Хүүх. За сайн байна уу? Бид хэд чинь энэ их тийм минжний хоол хичээлийг бас эрдэм шинжилгээний байгууллагатай хамтраад яг өдрийн нормыг тогтоогоод за бургасан өдөрт хэдэн грамм, луунд хэдэн грамм гээд яг тав хэмжээтэй заасан. Яг тэргүүрээ хоолж нөгөө өв төлөө өгдөг юм процесс нь. Одоо энэ ихтэл одоо өв төлөө сайхан төлөвлөсөн байж. Тийм байна. Энэ ийм байна тий. Ийм байж хөөрхий. Ингээд эндээ устай. Энэ бас яа дээ энэ одоо ингээд устай байх хэвээр, өвс төрстэй байх хэвээр гэдэг ингээд нөгөө тийм. Бүх юм нь бас нэг юм стандартын дагуу судалгаатай юм байдаг баг тий өөрнүүд нь. Одоо тэрийг яг манай амттай асрагч маань яг нарийн сайхан тайлбарч. Тэр манай амттай асрагч ах уу? Тий. За. Ганцрыг ахаа. За таадагаас өдрөөс нэг зам байна уу? За сайн байна уу сайн? За сайн байна. За ажил өндөр үү? Ажил өндөр. За минжнүүд сайн. Минжнүүд сайн. За танаа юугаар зочилж явна да. Би өнөөдөр нэг байгаль хамгаалагч Ямаа гэдэг аханд хонжоо. Ажил дээр. Тэгсэн чинь харин бас эн чинь бас та нарын энэ чинь минж үржүүлэг дээр чинь байгаль хамгаалагч нар чинь бас нэг юм нэмэлт хүч маягаар тус тийм болоод хоорондоо хоршин хамтран ажилладаг юм байна. Нэг л одоо нийслэлийн байгалийн орчны газар. Юунд хариалагддаг болохоор тий. За минжнийхээ онцлогийн тухай хэн блэ та? Намайг ганц зэрэг гэдэг. Ганц зэрэг. Таны сайхан танилцуулаач. За одоо манай дээр энэ Оросоос ирсэн, Германаас ирсэн энэ инженер байгаа. Одоо энэ инженер маань бол яг мэрэгчийн төрлийн хамгийн том амтан. За тэгээд Монголд одоо нэн ховор амтны тоонд орчихсон байгаа амтан. За энэ хэд маань одоо яг ингээд Монголд бүгд одоо нутагчсан одоо Монголд төрсэн инженер гэсэн үг. Одоо гадаадаас ирсэн инженер бол бүгд байгальдаа тавигдсан. Одоо энэ бол бүгд одоо манай
Яг энд төрсөн. Одоо энд төрөөд энд одоо өөрсдөө одоо үр төлөө гаргаж эхэлж одоо гэр бүлүүд болоод одоо эднээс чи авчираад гэр бүл болгоод уг нь их энд ингээд нөө байгалийн зэрлэг мөртлөө энд болоод их тайван байгаа. Одоо ингээд та нар харж байхад одоо яг үдээс өмнө бол байнга ингээд унтчээдэг амтна л да надад бол чи 3-4 цаг хүртэл ер нь ингээд унтаал байж байна. Тэгэл ер нь шүний амьдралтай. Шүний эцэгтэй хараатай. Тэгээ энэ усан дотор ингээд амьдарч идэг. Усанд байгаад идэг хоёр нутагт ингээд байна шүү дээ. Энд чинь хамгийн гол юу нь болохоор усанд байдаг учраас хуурай газар эдмэрч чи хээл авч чадахгүй. Усан дотор хээл авдаг. Тийм, үржил нь усанд явагддаг байхгүй. Тийм учраас энэ ус байхгүй бол үржил явагдахгүй гэсэн. Тийм. Тийм байна. Энд чи одоо тэгээд нөгөө байгалийн инженер гэж ярьдаг. Байгалийн инженер одоо энэ чинь нөгөө усыг шүүжэн далан босгоод одоо намаг болчих үүсгэж шүү дээ. Тэнд нь загас жарахаа хооллоод за тэр нөгөө усан шүүгдээд гүнийн цэвэр усны нөөц нэмэгдүүлж байгаа байхгүй юу? Ерөөсөө усны инженер, байгалийн инженер гэсэн үг. Мод одоо тайраад эдгээр чинь мод иддэг болохоор хүмүүс бас байгалыг ингээд үгүй болгоод байна. Үгүй энэ эдсэн мод нь улам залуужж оргоно. Улам өтгөн болж оргоно. Одоо биднээс ч гэсэн өдөр болгон энэ модыг чинь ингэж байгалийн тайралтаар тайрж авч яхад хүний тайрсан мод бол 1 жил чүү ургасан байхад энэнийх бол нөгөө баг хагас жилдээ л оргоно. Өтгөж эднээс ч одоо тэр нөгөө одоо тэр тайраа хадсан тэр моднууд байна шүү дээ. Бүгд ташуу хадагдсан байна. Дандаа ташуу тарьсан байна. Өөр шүдэн тайрахтаа л бас онцлогтой амт биш үү? Одоо энэ чинь ингээд нэрийн энерги бас ингээд тусгаалцсан байх уу? Нэг үүрэндээ нэг л минж байх уу? Үгүй. Одоо наадвал чи ингээд гэр бүлүүд байна, ах дүүнэр байна, эгч дүүнэр байна гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ 90 имийн бол барьж үзчихээж мэднэ. Эднээс чинь 3 нас үржээж 90 имийн тодорхойлдог байхгүй. Одоо дөнгөж гарсан минж гэхэд чинь 3 нас хүртлээр 90 имийн мэддэхгүй. Одоо шууд нөгөө амьтд шиг харагдахгүй шүү дээ. Харагдахгүй юм биш үү? Тийм, барьжээж ганцхан 90-ийнх нь баригдах байхгүй юу? Одоо бас яг тийм нэг мөгөөстэй урдаа нэг чиглүүлэгч тийм мөгөөс ястаа ч юм гэх юм одоо нэг тэмтэрж үзээд 90 мэдэгдэн. Эм нь бол баригдах юм байхгүй. Тэгжээж 90-ийн ялгаад танилцуулдаг өрөө тэр байна. Одоо 20 тэр энд болчих уу? Манай за хэдүүлээ гоё минжний энэ хараа. Энэ яг хоёроор байна. Энэ 12 номерын энэ одоо нэг ихийн хоёр гэсэн үг. Одоо ах уу их чүү гэдэг нь одоо энэ жил намар байна гэсэн. Энэ одоо 3 нас арай хүрээгүй байгаа. Одоо хүрээгүй. Эднээс чи ерөөсө хамгийн том нь 28 хил хүрнэ. Том төлөг шиг шүү. Тэгээд одоо энэ бас энэ 13 номер бас гэр бүл биш. Ах トゥ. Тэр 9 номероос цаашаа бүгд гэр бүл. Тийшээ 10 23 руу тийшээ бас ганц нэг нийлүүлсэн байгаа. Ингээ гэр бүлээрээ болоод ирж байгаа юм шүү дээ. Сүүл юм уу энэ? Энэ сүүл. Энэ сүүл болохоор бас нэг усанд нэг залуур хийж байгаа хуурай газар дээр нэгэндээ дуу чимээ өгж байгаа гадны халтлагаас. Ууралгаараа газарнууд нь ус цохин өсгөө идэм биш үү сүүл рүүгээ тий? Сүүл нь өсгөө. Одоо та нарт нэг минж нэг барьж үзэн бид. Барьж явах бид хэд угаасаа тэнд нэг үзлэг хийн. Тэгэхээр нэг харна гэсэн. За энэ жилийн хамгийн ихний дүдэр энэ байна. Энэ жижиг зулцгийг дүдэр гэж байгаа юм. А хүдэр гэдэг юм тий? Дүдэр юм уу? Ингээ 3 ихэр тэр хараа. Тийм биш үү? Тэнд 2 яраа энд нэг биш үү? Тий. Одоо энэ ингээд одоо нэг сар хүрэх гэж байгаа байхгүй 20 тонж байгаа. Эднээс чи ингээд усанд зүгээр одоо сэлнэ. Нэг 10 хоноо л ус руу орж байгаа. 10 хоноход бол 10 хоног яг хөхөө өгч байгаа байхгүй. Одоо ингээ бор хоолнд орцсон байгаа тэр. Ял мөчөр идтээ. Тий, мөчөр зүчэр идэл. Хөөх юм. Энд тэгээд юм үнэр гэсэн нэ зүгээр л гоё мод байгаль үнэрсэн байт юм тийм. Бас эцэг их байна. Энэ бас эцэг их байна. Энэ байна одоо энэ өрөө. Энийний хоёр талд нь ингэж хийгээд нөгөө ийм шавар биш хооронд нь үнэрийг авалцуулаад 10-аас 14-өөс 20 хонуулаад эдгээр ч бас хоорондоо танилцах гэж удна. Энэ одоо энэ 2-3 номерын өрөө бол одоо гэрлэх ёслолын ордон буюу одоо танилцуулах хооронд нь одоо үйлчлэлд оруулах гэр бүл болгох тэр процедур явагддаг юм тасалгаа юм биш үү тий? Яг нөгөө юу яахгүй наа чи нөгөө үржилж явах. Одоо энэ хоёр чинь ингээд энэ үүрэнд нэг 20 хоноо танилцсан шүү дээ. Тэгэн гутал нь энэ үүрэнд хийнэ гэсэн үг. Тэгээд эндээ нөгөө 1 сараас 12 сарын 25-наас 1 сарын 25-ны хооронд үржил явагддаг байхгүй нөгөө хээл оройн ордог үе. Жилдээ нэг л удаа орой орно. Тэгээд 100-аас 107 хоног төлөө тэгээд 4 сарын 25-наас 6 сарын 25-ны хооронд ингээд төлөлнө.
Оо энэ. Энэ бол зөвхөн танилцуулдаг үр байхгүй. Энэ одоо танилцсан удааг байгаа хоёр уу? Энэ одоо зулцахтаа энэ жил нэг зулцахтаа тэр. Зулцахтаа юм. Тий. Одоо энэ Оо энэ ээж нь гарч ирээд хоолоо идчих юм бол аав нь зулцгаа аваад байж байна. Ер нь тэгээд их нь ингээд зулцгаа гаргаад аав нь ер нь асарна л гэсэн үг. Ээж нь зөвхөн өмөөд хөхүүлнэ. Оо за. Тий. Энэ ерөөс гар биш тий. Тий ерөөсөө хөл биш. Одоо энэ чинь ингээ улаан буудаа агшааж өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэрийг ингээ савх шиг ингээ нэг нэгээр нь бариад идэнэ. Яа маягийн юм байна. Манай энэ чинь хөгжим сонсно одоо. Өдөртөө төвчөн тавьчихна манай. За. Баян ороод нөгөө цэвэрлэгээ хийн. Энд чинь нэг өнжөөр усын солино, угаад цэвэрлэн тэр доод үүрийг аавна. Өөртөө 100 гаргаад ирнэ ингээд нойтын. Одоо тэр жишээ хүн ороод цэвэрлэгээ хийгээд ингээд бол ааш хавар гайгүй тий. Гайгүй. Яг бид нар чинь баян орж байгаа юм чи. Би чинь өдөрт энэ чинь 6-7 орж хоол өгч байна. Тэгээд орж байна. Голцоотой юу идэж чинь? Одоо энэ нөгөө ноор батлагдсан хоолнуудаа энэ чэнээсээ өгнө. Одоо луунгаа идэн, алимаа идэн, улаан буудаа юм идэн. Хажуугаар нь энэ моднууд ч юм бол яг байгаль дээр одоо шүд хатуу биет идэж явахгүй бол тий. Ааруул идэх шиг юм байна шүү дээ. Нөгөө байгаль дээр биднээс чи их олон төрлийн мод зод үндэс юм өчнөө юм идэж байгаа хэрэгтэй тий. Тэрийг яг нөхчл биднээс ингэж байж байна. Энэ гарын нөгөө мөрийн нууцлаа ич. Тэр хойд 2 хөлийг барьчих. Энэ шээч. Энэ сүвний цаана им мэрхтнийх нь аль нэг нь байгаа байхгүй. Барьж үзчихэл энэ бол охин минь. Тийм үү. Йоо. За одоо эн чинь шүд тайрах гэж байгаа гинэ. Энэ бас тийм эмчилгээл явагдах юм шиг. За би нэг хүлээн барих уу? 2 хүлээн барьж. 2 хүлээн барих юм уу? Яа болов. 2. За сүүлээ сайн дараа. Сүүл чи хүчтэй шүү. За сүүл хүчтэй. За чи энийг юм чи энэ талаар ирж барай. Сама энийг ингэ барьж энэ модыг. Би бол та харж чадахгүй маань гэтгч. Тэр хөрөөг аваад. Би бол та харж чадахгүй маань. Яг юм. Энэ шүдний энэ юу вэ? Шүд одоо буруу яасан уу? Энэ буруу ургачаад байгаа юм. Гэхдээ энэ доотлон төрүүлж ургаад байгаа байхгүй юу? Зөв. Энд одоо ингээ мах байгаа. Энийг бас харж иж дээгүүр нь хөрөөдөхгүй л махыг хөрөөдчихвэл бас болохгүй. Тэгээ энийг нэг жоохон дашуу 90 оруулсан марктай хөрөөж байгаа байхгүй юу? Шууд тастах биш. Герман бол юу яа гэм бэ юм чинь? Тарай мэрэ хийх юм. Энэ хараа хөхөн зөхөөсөн байна. Одоо яах вэ? Одоо байж хоёр тэгж би зүгээр өөрөө авчин. За одоо тавьчих. Та тавьсан шүү. За. Йоо. Хүүх. Яа. Ийм л юм болт юм да. Яг юм. За яасан. Хүүх. Амар хүчтэй юм байна. Хүчтэй. Нэрнээс бүрсэн. Ингээд 40 хэдэн мэнж барихад чи бас сарваа шүү дээ нагаа. Сарваад юм байна. Энэ одоо нэг шүд нь буруу ургасан. За юу гэл шүд. Энэ одоо ингээд нэг 12 хоногийн дараа л юм болчихно дахиад. Ахиал уу? Ганцхан энэ мэнж бусдын зүгээр өөрийгөө ирэлдэг байхгүй. Эн чин бүрийн бирэтг шиг байдаг байхгүй. Яа. За. Сая бас нэг эмчилгээ явууллаа. Манай эмч залуу. Энийг ингээд шүдийн тариад авчт юм. Энэ нөгөө одоо буруу ургасан. Одоо нөгөө мод мөчөр идэхэд одоо нэгсэндээ бэрхшээлтэй болоод ирэхээр ийм эмчилгээ хийдэг юм байна л да. Тэг. За манай эмч юм лээ. Одоо танилцаач өдрөө. Чингис. За ажил өндөр. Өндөр. За минжнүүд маань эрүүл мэнд давгүй юу? Эрүүл мэнд. Одоо сар болгоно үзлэг гэж хэмжилж нөгөө жингэн үздэг байгаа. За. Одоогор бол ер нь бүгд бол хэвэн хэмжээтэй байгаа. Тэгээ бүгд нэг хэмжээд хоцолоод ингээд сүүлнийх нь урт ингээд зуул цагаа өгөх хэмжүүлээд зарим нь л өөрөөсөө байгалаар сүүлэн дээр тэмдэгтэй ингэж төрж байгаа. Жохон хонхрыг болно гэдэг үзсэн юм гэдэг. Тэгээ энэ мэнч нь болохоор ингээд өөрөө ганцаар ингээд илүү ингээд шүдэн ургаад идэг. Тэгээ энийг ингээд сард юм уу 10 хоногт нэг ингэж ирж таарж ингэж эмчилгээ хийж энэ нөгөө модоо ингэж шүднийг зүрхгүй ингээд лав зүрхөөр бөөл рүү хатгаад нөгөөдхөө модоо мэрэхгүй бас өөртөө шаналаад тийм байна тий. Тэгээ шаналаад идэг тийм болт. Ер нь зүгээр яг хуу минж маань янз бүрийн одоо нэг халдвар төвчнч байд юм уу дархлаа ер нь хэр байдаг өвдөлт нь ер нь хэр байдаг. Ер нь бол их мэдрэмтгий амт мэдрэмтгий. Мэдрэмтгий.
Ер нь зулц нь бол эхний 7 хоногт бол нэг мэдрэмтгий байдаг. Тийм. Тэрнээс цаашаа нас би 3 наснаас хүрчүүл харьцангуйгаа аяг болчих. Арай харьцангуй нэг нас хүрчүүл арай харьцангуй болдог. Тийм байна. За энэ ч юм бас ирээд минь жимчлэх одоо үйл хэрэгт гар бие оролцлоо шүү дээ. Гар бие оролцож нэг минжийг одоо бас амтны бас хайрлалаа шүү. Тийм шүдийн одоо эмчлэх энэ ажиллагаанд оролцлоо. За бүгдээрэнд маш их баярлалаа. За ажлын амжилт хүсье. За Бямбах битүүрийн эндх ажил ерөнхийдөө өндөрлөө тий. Танилцлаа. Тэгээд сая бас минж имчлэх үйл хэрэгт оролцлоо. Минж маань цамцруу маань шээчлээ. Тэгээ одоо цамцаа сая угаасан. За явж та бүхэн маань бол эхлэлийдээ одоо тус нэмэр болох ийм сайхан сайн үлсийн аянг хийж байгаа явдалд бол бас бүх үзэгчдийнхээ өмнөөс маш их баярлалаа. Минж гэдэг амт бол өөрөө одоо байгалийн инженер гэж ярьдаг. За Улаанбаатар нийслэл хотын хувьд энийг амжилттай сайхан үржүүлээд бас баггүй хугацааг ардаа үдэж байгаа юм байна гэдгийг бас харлаа үзлээ. Тэгээ та бүхний цаашдын ажил одоо өндрөөс өндөр амжилтыг бүх үзэгчдийнхээ өмнөөс хүсье өрөөж дөө. За баярлалаа. За ажлын амжилт. За баярлалаа. Дараа ирэхэд өшөө олон минжтэй болсон байгаараа. За явах уу даахаа. За баярлалаа. За хайртай амжилт. За баярлалаа. За баярлалаа. За. Оо баярлалаа. За битүүрийн өдрөө бол сая минжнийхаа талбайгаас наашлаад гадаа бас сэрвхэн ш сууха. Хоёул ш суугаад ич. Гадаа бас сэрвхэн. Баяжтай цай бол одоо хамгийн хурдан биз дээ. Тэг хамгийн хурдан тэгэл цай болно, хоол болно тэгэл ер нь бидний ер нь шуурхаа хоол шүү дээ ер нь. Та эндээ ер нь хэд хоног байрлаад хэд хоног хардгийг. Өдөр болгон л явна шүү дээ. Өдөр болгоно уу тий? Тэгээд оройтох хонох шаардлагатай бол хоноо лүнжөөл. Хон одоо Байгаль дээр яваад уул хатанд бас хонч тохиолдол гарах уу? гарна шүү. Шаналтай байл одоо гал төмөртэй одоо ер нь өндөрлөг одоо зэгүүдээс бид нар бол бас шанал зөхөдөг шин. За. Тэр ямар очтой гэх юм бол бид нар одоо бүр одоо давхиж явалт багасаад өндөр уулын ороод ирээс бол хяналтаа хаана одоо утаа өнөр байна гэдгийг бол ажиглалтаа хий чинь. Хаямтан тэгэл одоо бидний одоо ер нь нэг 4 үйлрэлд бол ажил маань тасрахгүй шүү дээ. Тийм л дээ. Тэр ойлгомжтой. Би яг тэгэл хөдөө хээрмээр явж явах зур сайхан будаатай цай. Тэр бид нар шүү дээ. Одоо бидний порк гэж идчихнээс. Порк гэдэг бид нар чинь машины ард бол одоо тэр юунууд бүх юм явж байгаа шүү дээ. Одоо бид нар яваад нэг газар буулаа хитүүлээ нэг сайхан цайгаа чанжуулаа. Талах борцгоо идлээ. Талах борцгоо идлээ. Дээрээс баяжтай цайгаа хүртэл чанал. Баяжтай цайгаа хүртэл чанал. 10 минутын дотор л болно шүү дээ. Яасан юм бэ? Зүгий байдаг гэсэн тий. Зүгий байдаг. Зүгийний аж ахуй. Одоо гарцсан юм уу? Одоо нөгөө бүл бүлээр нь гаргацсан юм уу? Одоо бол бүл бүлээр одоо бол унтаа байдлаасаа одоо яг өвлийн одоо нэг өсөндөө одоо малч гэсэн өвлжөнд одоо торж ицдэг шүү дээ тийм. Торж ицэнд юу одоо зарим нь бол араа жоохон чадвартай болсон. Зарим нь бол одоо зөвхөн одоо өвлжүүлээ тэнд нь одоо хоолыг өгчих одоо өвлжүүлсэн баа шүү дээ. Одоо энэ зөвгийг бол одоо манай байгаль хамгаалагчдыг ер нь 33 байгаль хамгаалагч зөвгөөтэй болох юм. Байгууллагын зүгээс л одоо яас. Энэ бид нар зөвгөөтэй болохтой биш. Энэ ихтэлхэдээ хэрэгтэй юм баггүй юу? Яг үнэ. За тэгвэл хоёулаа сайхан цайлчаад хөдлөх үү? Тэгээд. За. Таалбах уу? За. Ой сэрээ. Сэрэл үрний голцоол байгаа ш. Бид нар дандаа нэг ирчүүд хаална доо тэгээд бид нар. Сэтгэл байвал сэрэгэрч цай авна гэж. За сайхан хооллоо. За сайхан хооллоо. Манай юм баах юм бааштай цай. Оо янз. Өглөөхөө чиг амтлаа да. Агро магний соус.
Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. За одоо хоёул хаана ирсэн байна? За одоо шар хоолоо одоо дунд төгөлд ирчээд байна да. Бэрх төгөлд ирчээд байна. Энд одоо хэдэн газрыг хашаалсан юм бэ? За энд бол 10 газрыг бол хашаалсан. Энэ одоо манай орнууд Хүлэрт намгийн тусгай болон 103 газар орсон байдаг байхгүй. Тэгээд энэ газар маань Хүлэрт намгад орсон 103 гагийн маань 10 гаан. За яагаад хашсан байг бол одоо манай нийслэлийн байгуулагчдын газрын зүгээс тэн дээр ялаад 10 гагийн юунд бол тэрэнд нь хүсэлтэд тавиад манай энд одоо байрлуулж өгөөч гэв. Тэгээд энэ цагаан харагдаж байгаа одоо энэ нэг төгөл маань болоо ингээд бэрх төгөл маань нэг хэсэг төгөл. Энд урд нь бол амрагчид ирээд энд нь одоо янз бүрийн бас одоо тэгэл шашны үйл явдал одоо ингээд хүмүүс талтай байсан. Тэгэхээр би нэг бодлооч одоо нэг 10 гагийн ч гэсэн бас тодорхой хэмжээгээр улсын мэдлэлд бас энэ экосистем нь одоо ингэж сэргэг гэж бодоод энэ 10 гагийн тавьсан. Эндээ бол зүгийгээ үржүүлдэг юм тийм үү? Энд бол одоо энэ зүгийн маань бол 2017 онд одоо энэ цолмон даргач одоо бас юугаар Батцалга дараагийн одоо үед бол энэ зүгийг байгаад 33 байгаль хамгаалагчтай энэ хүрээлэн борчин одоо тэлэх нийтдээ 3-4 км газрын цаанаас эн чинь тийг нь тоос хүртэн шүү дээ. Тэгэхээр ингээд цэцэг урмаар сэргэж одоо байгаль орчинд их одоо экосистемийн тэнцвэртэй байдлыг хадгалахад бол зөвхөн маш сайн үүрэг барилттай байдаг амттай учраас бас одоо газар нутгийнхаа тархацыг одоо цэцэг жимс одоо алгатарсан ийм сайхан газар байлгахыг одоо зориулж зөгийг бүр тусгайлан 33 хамгаалагч дээрээ бол одоо үржүүлж тижээж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр одоо зөгийг манлах бас ажилттай үз. Ажилттай. Тэгээ одоо энэ чинь өвөлдөө хаана үйлжүүлдэг? Өвөлдөө бол одоо ингээд бас ингээд ер нь за өөрийнх нь одоо өвлийнх нь тэжээлийг хийгээд ингээд дараа нэг өсөнд одоо өвлчөнд байр гэсэн шүү. Тэгээ эндээ байж идэм үү ер нь? Дулаан газар руу бүлээр нь аваачих уу? Дулаан газар руу аваачих зөөн үстэй тий. Зөөвөрлөн дулаан. Тэгээ одоо энэ чинь одоо ингээд зөөвөрлөгдөөд одоо тодорхой хэмжээгээр зүгээ маань одоо энд бол цаатлын зүгээ болол одоо араа тутмаг. Наадлынх нь араа жоохон одоо нэг араа жоохон тэнхээ орцсон байна тийм. Одоо араа жоохон тэнхээ орцсон. Иймэрхүү байгаа. Одоо удахгүй өдөр чинь ингээл тагийн анголгол ингэчээр чинь зүгээр тэнхээ орцсон юм уу чи? Өглөө бол одоо ингээл тэрүүх хоорн ингээд авахад бол бас наадлынх бол хөдөлгөөн орцсон. Бас наад дээр нилээ зүгнүүд гараад жоохон нисэж бариад одоо туухан байгаа юм. Одоо айн хэсэг дээр бол бас хэсэг модыг хорхоо идсэн байсан. Тэрэн дээр бас шинэ мод тарьсан гэсэн газар ойрхон баха. Ойрхон одоо энүүхэнд байгаа. За хоёул тэнд очиж тэгвэл ой дотор арай жоохон нөмөртэй байлгүй. Тэнд очиж нэг яриагаа үргэлжлүүлээ дэх үү? Тэгөө. За тэг. За ахвтар чи одоо энэгээр сая Минжи рүүгээ очсон, Зөгөр рүүгээ очсон. За тэр нэг хужир тавьдаг газар нь хаана юм бэ? Энэ Шивэртэй амд байгаа. Шивэртэй амд юм уу те? Шивэртэй амд. Тийшээ бас одоо тэгээд маллаас гадна одоо бас уулын зэрлэг одоо байгалийн амьтднаас хужирч чинь үү? Тэд нар зориул тавьд юм уу? Яа гэдэг. Зэрлэг за одоо бид нар ер нь тоог нь бол хэлэхгүй. Урд нь одоо тоо толгой нэг 3-аас л ихсэн юм. Ааха. Тэгээ одоо бие техникийн арга хэмжээ авч байгаа юм. Бие техникийн арга хэмжээ гэдэг маань одоо нөгөө зэрлэг ан амьтдтай нөгөө нэг одоо үүс хужир тавьж өгдөг байхгүй. Тэгээ тэрийг бол саяхан бас бид нар тавьж өгсөн. Тэн дээр бол бас бугын одоо үүснээс одоо тэгээд тэрүүгээр бид нар бас одоо нөгөө нэг тэгээд дээрэс нь камер ажилт хийдэг. Камераараа бол одоо ямар амт хийсэн байна вэ гэж тэн дээр. Тэрийг тэгээд одоо хянаад бүртгээд байна шүү дээ тий. Одоо бид энэ сууж байгаа хэсэг бол бас нэг хэсэг мод нь бол тэр чигээрээ хорхоод идэгдээд ингэсэн айн хэсэг байгаа даа тий. Энэ ч бол ахиж шинээр мод өөрсдөө суулгасан юм уу? За энэ бол 2004 онд бол одоо энэ хөр өрөөхөө одоо маш их гаж хортон шавжид идэгдээд за энэ мод маань одоо идэгдсэн. Тэрийг бол сайн санаж. Тийм. Тэгээд энэ мод бол одоо 2007 онд одоо 9 онд
одоо геологийн хүрээлэн, ботаникийн хүрээлэнгийн одоо ойг нөхөн сэргээх юугаар хашаажуулалт тарьсан баг. За. За хашаажуулалт тарьсан талбай маань болохоор ингээд сайхан ургацсан. Энэ маань одоо мал онор одоо гадны нөлөөнд автахгүй болчихсон. Хашааг бол одоо буулгаад авчиад дараагийнхаа газар тарихаар очиж байгаа. Нэг ясандоо эн чин модоо боожоод өөрөө байгаль дээр ямар ч одоо төвггүйгээр ургаад одоо бийжсэн гэж үзэхээр нэг үсэндээ нас биенд хөрөнгөут нь за одоо хашаа шаардлагагүй гэж авчиж байгаа юм шүү. Тэгсэн. Тэрийг одоо дараагийн ахад нялхой тарих юу газар хэсэг дээр авчиад хашаа. Одоо тэгээ дараагийнхаа одоо энэ хүрээлэн ажилчид маань дараагийнхаа одоо газрыг одоо сонгоод тэгээд одоо тийм талбай тэгээд одоо нийслэл байгуулагчны газар одоо тэгэл идэг газраа сонгодгоо. Энэ хавь одоо тарвахтай юу? Тарвахтай. Одоо энийг хашааны хаалга байгаа үз энэ. За. Энэ хашааны хаалган дээр маань нэг тарваг ирдэ шууд нөхөө огцсон. За мэдээж тарваг агнах чинь бол хориотой. Тийм ээ? Ногоон бүс бол хориглолцсон. Агнах уусаа хориотой учраас энэ хавийн тарвагчууд нь баг одоо хүнээсээ айхаа болцсон, зарим нь бараг хашаан дотор нь тоглоод гүйжидэгч юмнууд байдаг л баг тий. Одоо энэ ер нь хүмүүс айлын хашаан дотор маань тарваг байна гэдэг ярьдаг байхгүй юу? Хашаан дотор нь тарваг биш өөрөөсөө тарвагыг хашаалтсан байгаа байхгүй юу? Ер нь бол тий. Тэгээд нөгөө дуудлага муудлага өгдөг. Одоо энэ дээр тарвагтаа гэж одоо. Тэгэхээр энэ амьтны одоо юун дээр одоо эксгэний шанаа тавина гэдэг бол айл гэр дээр одоо эксгэний шанаа буунах гэдэг төсөөлөд үзэхгүй тийм ээ. Иймэрхүү байдаг. Энэ хавийн ер нь одоо ингэж оршин суугч нар тусландаа гардаг хүмүүс бол бас таны ажилд тэр нэмэр болж байна. Ер нь одоо бас хамтарч байгалаа хамгаалж гин үү? Харин ч эсэргээрээ сүйтгэхэд байна уу? Одоо ирсэн айлдаа бол хамгийн түрүүлээд за энэ чинээр айл ирж байгаа юм байна. Энэ айлдаа бол одоо энд юу болохгүй одоо өнөөдөр тэр өндөө хойлоо хэлж мэдээлэл нөгөө тийм ээ. Тэгэхгүйгээр өнөөдөр нэг настай хүн өрөөд ирдэг. Энэ рүү ингээ алхаад ирж унсан мод ингээ харагдаж байгаас ингэ. Хүн дахиад ирлээ. Тэрийг аваад ирээ л гин. Нөгөөх нь зөрчил болоод хувирдаг байхгүй юу? Тэр чинь одоо энэ чинь тухайн үед нь гойжин олгох цаг хугацаа байна. Хоорошлт үе гэж байна. Тэгээ иргэд бол ер нь төстэй байгалаа хамгаалах тал дээр арай илүү байна уу? Одоо ерөнхийд оршин суугчид дээр нь хамгаалах тал дээр ер нь сайн. Ашгүй дээ. Тий. Ер нь бол би анх байгаль хамгаалагч болоод ер нь иргэдийнхээ ер нь баг дотор нь орж үзье гэж бодлоо шүү дээ. Тэр хүний торгоод нөгөө хүн цаагуур нь маргааш нь дахиад болгоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөөсөө шууд хүмүүст нь ер нь шууд байгаль экологийнхоо одоо ер нь мэдлэгийг ер нь өгье. Хууль тогтоомжийг бас сайн өөрт нь ойлгуулж өгье. Ботаникийн хүрээлэнгийн тэр одоо шар байшин харагдаж шүү дээ. Цогт гэж багш байгаа. Тэр багш маань одоо энэ манай иргэдүүдэд өөрөө тэр мод үржүүлэхээ талбайгаас хичээлээ заагаад за энэ модыг ингэдэг. Энэ модны ач холбогдол нь тарихтай ингэн тэгэл одоо бүр нэг өдрийн сургалт өгчөөд 10 модоо өгөө та нар өнгөө өгөөд та нар эргэжил 10 модоо тариад ирэх юм бол дахиад ингээд 10 мод аваарай гэдэг ингээд ингэж байгалаа төлөө бүр хөнгөрний үеэс ахуулаад газар бол улсын үндэс гэж газар дэлхийгээ хайрладаг байсан байна тийм ээ. Эзэн богд Чингис хааны үед бурхан халдван дээр гарч одоо тий үеийн үед үр удамдаа дахин шүтэж одоо байгаль дэлхийгээ хайрлая гэж андгаа өргөж өргөж исэн байна гээл те. Одоо би оны сайн санахгүй ямар ч байсан бас богд хаан уулыг дархан цааттай болгосон тохиолдол чинь бол Монгол төдийгүй дэлхийд хамгийн анхны дархан цааттай газрыг манай монголчууд өөрсдөө бий болгож ирсэн. 1608 онд юм а. Тэр 1608 тэгээд тэнд болохоор одоо хамгийн анх одоо ойн цагтаа биш зүгээр цагдаа нэртэй одоо ингээд одоо энэ богд ууланд одоо хамгаалтанд байсан боош. Тэгээ байгалаа хамгаалж одоо анх цагдаа гэдэг нэг чинь тэндээс гарч ирсэн юм байна. Тэгээ одоо явсаар бол одоо ингээд байгаль орчны одоо байгаль хамгаалагч боллоо шүү дээ. Чи одоо ойн цагдаа гэж байсан. Тэгэл одоо байгаль хамгаалагч. Бид нар юуны төлөө хийж байгаа? Энэ байгалийн унган төрхийг үр хүүхдүүдтэй хойч үедээ өвлүүлж үлдээх төлөө л энэ чинь явж байгаа шүү дээ. Тэр бодлыг одоо хүмүүс ч өөр дээрээ тусгаж аваад бас сэтгэлтэй болцсон байна бас. Яг үнэ. Одоо бас нэг санаа зовж байгаа юм юу гэхээр одоо саяхан та хажуугаар нэгээд гарлаа. Би бол одоо ингээд шаталцаад одоо зам дээр хог байгаа ч тийм ээ. Тэр бол үнэхээр нэрээ өрөвдөлтөй хүмүүс хайсан байгаа байхгүй тэрийг ерөөсөө шууд. Ачаагүй. Энэ юу юм? Энэ пирамид. Энэ бол за энийг ингээд таад энэ одоо пирамид энэ Америк нэгдсэн улсын одоо
оюун судлаач хүн энд өчигдөр бид нар эндээс авсан. За. Тий. Эндээс одоо тэгээд энэ дотор бол нөгөө хүр хорхоо маань одоо тэр дотор бод. Хөөр тийм биш. Ингээд энэ чинь нөгөө нэг ялгын наалтдаг юм шиг юм шиг. За тий. Тэгэхээр одоо энэ чинь би чинь шүнжэнгөө байгаад байхгүй энэ чинь энийг ингээд 50 явчихар чинь энэ чинь өөрөө индикатор байгаа шүү дээ. Тийм байна. Тий. Тэгэхээр энэ чинь хэд хоног одоо хэмжиж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дотор маань нөгөө амтан хүр хорхоонд байна. За байвал одоо хэр хугацаанд байрлуулахад хэдэн ширхэг орж байгаагаар нь бас. Тий. Тэгээд тэрний чинь тогтоон тэгэнгүүтээ тэр мэрэгжлийн хүн чинь тогтоон. Энэ бол бас одоо ингээд бас авчаар энэ бас энэтэй адилхан юм байна. Бас ингэж наад. Тий. Одоо тий наад энийг одоо аваад салгаад тавьчихна. Хүр хорхоо гэж одоо ойг сүтгдэг нэг айхтар байна. Тий. Одоо дэлхийн модны ганц одоо л өвчин биш тийм. Тий. Одоо бид нар тэн тэгэл одоо энэ за өчигдөр бид нар нөгөө Судлаанд явахдаа одоо нэг модноос бол одоо 14-өөс 15 байх. Одоо энэ дотор байгаа та. Энэ дотор нөгөө хүр орхоод ч л байх шүү дээ. За хараад явах юм байна. За хүр орхоод байгаа юм байна. Тий. Тэмцлийн ажил явах. Одоо энэ тэмцлийн ажлыг одоо яаж явуулах вэ те? Тэгэхээр манай нийслэлийн байгууллагын газраас тэмцлийг одоо тим гад одоо ингээд явуулах одоо хүсэлтэд эдгээр ингээд тавьчих шүү дээ. Зардлан мөнгө гараад ирэхээр нөгөө компани маань орчдөг. Дээгнүүд бол одоо гэрлээгээд нэгс бас тэмцлийн ажил явуулдаг байсан. Устгал явуулж шүү дээ. Устгал дайчлаа. За тий. Тэгэнгүүт чинь хотоос тэгээ хүмүүс аваад ирнэ гэл тэгэхээр нь би тэгдээ. Манайхаас та нэг 5 хүнийг авчиж. Яагаад гэвэл 5 хүнээ би бас энд нэг нөгөө малдаа явахдаа эндээ явахдаа энэний мэдтгүүнтэй болчих. Тийш бас бэлдээд байна шүү дээ. Тий. Тэгээд нөгөөдлөөс мотоцикл унаад явна. Ардаа утаагаа нөгөө үүрэгчээ өрөөл утаагаар ингээл мотоциклтай ингээл давхаад ингээл ингээд утаагаараа одоо тэгэл гар аргаар одоо янз бүрийн хэлбэр байна л да тэр чинь. Одоо гэрлийн орхиан арга гэдэг гэрлийн нөгөө гэрэл тавиад гэрэл бол одоо эн чинь ерөөхөө чинь одоо 100-аас 150 метрийн цаана дулааныг бол мэдэрч яадаг. Гэрлийн таслаа тэн дээр овоорч яадаг. Тэ. Яг юм. Тэгээ одоо ийм айхтар хуурайшилтай байгаа үед бас одоо үнс, цог, нурам одоо янз бүрийн юм аялал задгаа орхихгүй бүрэнгүүц дунтрааж тийм ээ. Тий. За тэгээ хог шороогоо хаяхгүй энэ нэрээ гудамжийн энэ хаягжилт энэ зорчих хэсгийн энэ асуудал бол бас айхтар биш. Одоо ер нь тэгээд нэг манайхны бас нэг тийм одоо зан штэ 0.5 гаага яг ингээ авчингуудаа за ийшээ нэг 2 м ингэчээ. Одоо ганц алхам яадаг юм бэ гэсэн ингээд нэг сунгадаг тийм нэг юу гэмдэ бүр нэг юм ялахгүй тэр муухай шунаг зангаас болоод тэгээ тэр гудамж чинь нарийнхан болоод ирнэ. За тэгэл ёстой таны хэлдгээр том одоо түргэний ч юм уу одоо галын машин за бүр байг гэд өөрийнхөө хашаанд ядаж контейнер буулгах га том машин орохгүй тэр нь эргэж чадахгүй орохгүй тэгэл ингээл асуудал үүсдэг ч тийм. Энийг бас бодвочтой юм байгаа шүү манайх. За хоёул доош ер нь заалж ш. За баярлалаа. За байгаль хамгаалагчийн ажил гэдэг чинь өстой амаргүй юм байна. Би ч одоо өглөөл ирсэн. Тэр чи гадуур явсаар гад одоо бүр шар хоолойн ихэд одоо хүлэрт намгийнхаа их рүү те. Ийшиг энэ даваатын даваа гэж байдаг гинэ те. Тэрнийхээ л одоо яг доод бэлтэн ирчихсэн байна. Энд чинь харин бүр гоё юм 3 одтой зочд буудлаа байдгийн байна. Бүр мэдэж авлаа анх удаага ирж байгаа шүү дээ чи. Тэгээд бас одоо ажил дуусаагүй л байгаа тий. Юу дуус дундаа л явчихсан цаг гэж байхгүй шүү дээ. Цаг гэж байхгүй дундаа л явж байна. За бид нар чи одоо бас ахаад шөнө эргүүлтэй тий. Шөнө эргүүлдэр гарна. Ахаад тань дээр бас хүмүүс нэрвэгдэж ирнэ гэв. Ирнэ. Одоо бид нар бол ороо одоо шөнө ороо бас ганц нэгээр эргүүл шалгалт хийх. Тэгээд ер нь бол хамтарсан одоо баг гэж энэ хамтын хүчээр юмыг бүтээдэг тийм ээ. Тэгэхээр одоо хэсгээр хэсгийн ахлагч Цогбаатар байгаль хамгаалагч Бандрагч одоо бид нар өнөөдөр эргүүлтэй байгаа. Тэгээд одоо тэд нар маань хүрээд ирнэ. Энэ их одоо цаг наргүй ажилд хамгийн том ардлыг дааж идэг хүмүүс бол гэр бүлийнхэн тийм ээ. Тий. Тэгэхээр та одоо ам бүл хэдүүлээ. Ам бүл одоо хүү охин хоёртой. За. Тэгэл дахиад 4 сайхан ачтээ 4 сайхан зулцаг байна. За. Энэ одоо бүхэндээ л одоо ирээдүг одоо энэ хонгон дагшин байдлыг энэ өвийг энэ байгаль хамгаалахын бүх нийтийн оролцоог одоо
сайхан байгаль эрүүл агаарыг үлдээх одоо зорилготой сайхан үйлсэл зүтгэж яваа да тий. Хүүхдүүд нь одоо тусдаа гараад л явцсан. Гэртээ бол та одоо хэдүүлээ байна? Гэртээ одоо гурлаа. За. Эхнэр хүүгийн хамт. Эхнэр хүүгийн хамт уу тий? Тий. За. Охин тусдаа гарсан. Охин тусдаа гарсан. Тий. Цагдаагийн байгууллагад замын цагдаад ажилладаг. Эхнэр нөхөр хоёулаа. Манай хоёр. Өнөөдөр бол яг ажилдаа байгаа үед нь тааруулаад юм бахтайгаа уулзж байгаа. Яг гэрт нь уганд очилсан бол тийм ээ. Гэрийнх нь одоо хараад сууж байгаа та. Та бас нэг мэдчилгээ хөрөхгүй. За ингээд гэр бүлдээ манай гэр бүл ар гэр маань одоо баттай арыг дааж одоо ингэж авч явдагд нь одоо гэр бүлдээ эхнэртэй хүүхдүүдтэй хайртай шүгдгээ хэлий. Тэр болгон хэлж авчихгүй шүү дээ. Та одоо яг нийслэлийн байгаль орчны газар ажиллаад хэдэн жил болж байна? Яг одоо байгаль хамгаалагчаар ажиллаад за ди ялангуяа одоо энэ гачуурт шар хоолойн хэсгээ хариуцаад яг хариуцж байгаа. Шар хоолойн хэсгийг хариуцаад ер нь одоо энэ баг 20 жил болох гэж шүү шин. Тий. Ер нь Монголын сүлд гэж юм байдаг. Шөнө ганцаараа эргүүлт явж исэн ч гэсэн ер нь нэг хайцсал байхгүй шүү. Ер нь л аль болох одоо зөрчил дээр очиод юм уу тэг хүний харьцаа гэж бас байдаг. Яг үнэ. Тий, харьцаанаас харьцаа гэж үг байдаг. Хүнтэй очиод тэр хүн л байгаа шүү дээ. Зөрчил хийж байгаа хүн ч гэсэн хүн л байгаа шүү дээ, тий. Очиод та нарын буруутай зүйл явлаа. Одоо инглээ тэглээ. За ингээд яг одоо энэ дэр яг ингээд одоо бичиг өрөнтэй нь одоо өөр улсын байцаагч байд. Тий. Хууль дүрмээ танилцуулна. Дээрээс нь бүр одоо тэгээд бас бид нар чинь хэлнэ шүү дээ. Та нар ийм сайхан залуучууд ийм сайхан энэ хоронд амьдарч яаж энэ байгалаа та нар хайрлахгүй бол хэн хайрлах вэ? Янз бүрийн талаас л одоо тэрийг одоо ойлгуулахыг ив зүгээр ойлгуулна тий. Нэвтрүүлгийн маань нэвтрүүлэгч 5 нүдэн брэнд ажилладаг. Та одоо урд нь бас үзчихсэн бол танаа тооны нэвтрүүлэгтэй 5 нүдэн маань маш олон жил хамтран ажиллаж байгаа. Тэгээ эднийх маань бас одоо өвөөс өв бүтээдэг юм гайхалтай хамт олон. Эсвэл тань шиг хүнд одоо өгөхийг надад одоо үүрэг болгож тий ийм сайхан эргэн тойрондоо эрг энергийг түгээсэн зөв зүйлийг урайлсан айл болгонд одоо 5 нүдэн байгаасаа гэж манай 5 нүдэнгийн хамт олон маань хүсдэг. Тэгээд одоо гэртээ бас энэ бэлгийг та аваад очоорой гэдэг юм. За баярлалаа. За энэ нэвтрүүлэг явуулж байгаа танаа хамт олонд та бүгдийн гэр бүл энэ бүх одоо энэ үзэж байгаа энэ монголчууд тийм ээ өнцөг болон байгаа монголчууд энэ олон байгаль хамгаалагчийг одоо төлөөлж одоо тэр бүхний өмнөөс баярлалаа гэдгээ бас хэлье. Та бүхний ажилд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. За маш их баярлалаа. За энэ бас зөв зүй гэдэг юм брэнд байгаа шүү хаа. Тэгээ энэ сайхан юм эвлүүлдэг пааз л байгаа. Та дөрвөн сайхан ачтээтэй гэсэн. Тэр хүүхдүүдтэйг энэ эвтэй дөрвөн амтны одоо энэ сайхан томбаашин энэ зургийг сайхан эвлүүлээрэ. Та бүхний хийж байгаа үйлдэл бол хамгийн зөв зүйтэй юм шүү. Гэт энэ зөв зүй гэдэг энэ одоо бэлгээ бас гардуулж байгаа шүү хаа. За баярлалаа. За хоёул одоо уруудан да. За тэгье. Одоо дараагийн хажууд цагч бас нэлээ хөрхөн оройч бол чин 7 өнгөрөөд 8 дөх чин одоо чин шөнийн эргүүлтэй. Тий. Шөнийн эргүүл мөргөлөө хийгээд хоёлоо амраад өглөө бас ахаа сайхан хууч хөрөөд мордноо. Албандаа гарыг. Зүгээр сууж та байгальчин хэцүүдлээ. За харъя. За баярлалаа. За. Монголын их хамаамаглан туй хэмээн дэлхийн түүхэнд нэрлэгдсэн их үеийн бүтээгч их хаан Чингис өлгөө. Үндэсний үеийг дээд чанартай хослуулан бүтээл их эзэн Чингис хааны мянганы суут хүн шүтэн хөрөг. Таван нүдэн Агро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бьянка. Бэлэг чанарыг Бьянкагаас. За бидний оройн ажил эхэлсэн. Одоо харахгүй болсон чи шөнийн эргүүл гэж хийдэм шүү дээ. За танилцъя. За цагаатар. Цагаатар. Лусны байгаад очиж байгаа гачуур тасгийн дарга цагаатар. За гачуур тасгийн дарга. За ингэдэм юм шүү дээ. Оройн эргүүлийг ер нь ганцаараа хийдэг юм байна те.
Газар хийхгүй хоёр. Заавал 2 юм уу 3 хийдэг юм байна. Ийм онцлогтой юм байна. За энэ ч бас нэг талаа бодох юм бол одоо нэг аюулгүй байдал те ямар нэгэн одоо юм тулгарлаа гэхэд нэг хил дуулах хэрэгч байд юм уу те. Алба өндөр байна уу? Алба өндөр сайн. Амгалан 50 байна уу энэ хав байна? 50 байна. Гар төвлгөөсөө хаврын ороос дуусч байна юм. За ажлаад удаж нь удаа нийслэлийн байгууллагын газар. Тэгээ одоо нийслэлийн байгууллагын газар л та 16 жил. 16 жил. Яг гачуурт дээр хэр удаж чинь? Гачуурт, угаасаа гачуурт. Ерөөсөө л гачуурт дээр юу те? Угаасаа энд ажилласан. За. Тэгээ улсын байцаагч хэрэгтэй байгууллагаас яг бид яг авах хэрэг нь багт 3 хэрэг дээр 3 зөрчил дээр 3 авах хэрэгтэй. Бусны удууд дээр мэдээ байна. Бусд нь бол тэр мэрэгжлийн хяналтын байцаагч нь. Тэр бол бүх зөрчил дээр арга хэмжээ авах шүү дээ. Таны болохоор одоо 3 зөрчил нь юу байх вэ? Ус ой. Гадаг юм. Мод зод тариа явчихвэл тэгэл тийм. болох нь шүү дээ. Одоо тэгтээ чи бас дотор болохдор ер нь модны зөрчилнүүд бол юу гараа явчихдээ. Уцаа байдаг тэрний шууд 90 гэрэг үүсгэх тааж явчихдээ. Хоороошилд үед зөвшөөрлгүйгээр ой дотор зугаалсан. Гал төлсөн. Тэгээ хоороошилд ой дотор зугаалсан. Одоо бол болохгүй гэсэн үг шүү дээ. Ой дотор зугаалахгүй. Ил задгаа гал төлж болохгүй. Ачууртуу тэвэлгээс ой дотор аялахгүй. Тийм байна. Тэр зөрчлүүд дээр бол арга хэмжээ авах хэрэгтэй гэсэн үг байна шүү дээ. Усны тухай хууль дээр бол арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм байна. Усны тухай хууль дээр бол арга хэмжээ авах хэрэгтэй юм байна. Одоо хаврын цагт нэг одоо манайхны нэг буруу ойлголт байдаг шүү дээ. Боргорөөсөө тусуухтаар. За хэрүүл хэрэг болдог гэдэг байгаа. Тэр бол одоо батлагдаагүй. Зүгээр л одоо нэг тийм дээр үе одоо нэг тийм амын яриа хар ухаанаар л одоо нэг тийм боргорөөсөө тусуух гэж байгаа хүмүүс. Яргуу зинг гөрөөсөө тусуудаг сайн гэдэг. За тийм. Тийм учраас бид хэд одоо шинэ хийгүүлээ. Хийдэг байна шүү дээ, тий. Хийдэг байхгүй. Одоо манай энэ пүүтгэн дотор бол Бямбаах байна. Ахаад нэг залуу. Манай байгууллагуудагч банзарч. Банзарч. Тий. За банзарч шиг залуу байна. Тэгээ ингээ машинтайгаа ирдсэн бас. Ингээд хангалтын нурууд хангалтын одоо тухайн бол залгаа байхгүй юу? Хангалтын тухайн. Хангалтын гэсэн ингэж орж ирж байгаа. Хөөдөө суулгаан одоо ямар нэгэн зөрчилтэй нөхдөд энэ зам. Энэгээр л орж ирнэ. Энэгээр л орж. Өөр ямар ч сонголт байхгүй. Яг хөлөөстойгоор орж ирнэ. Тэн дээр дахиад тэрээр яг эдит болох төр орж ирэх зам нь бэрхүү тий. Одоо эдит бол орж. Энэ ер нь л энэ замаар орж байгаа. За пүүтгэр рүү орох хоёлаа. За одоо энэгээр алсаа хараад байж лээ. Машин тэрэг ирүүл шалганаа. За энэ дээр нэг хөргөн пүүтгэхтэй. Нойр пүүтгэхтэй. Өнөөдөр ингээд бид нар үндсэндээ гачууртын шар холаамд оройн шинэ гэрэг. Одоо бороо хэллээ. Шинэ гэрэг. За танилцсан банзрагч шүү тий. За лусан дашнаш газ алба өндөр. Удаж байна уу? Нийслэлийн байгууллагын газартаа 14 жил. 14, 16, 20 гэж явж байгаа юм шүү тий. Төө дандаа машин өгсөн. Эндээс ингээд Дижитал байна уу гэж. Энэ дээр ингээд хавчдаг юм уу? Машин дээр ирвэл тэгээд. Тийм байна. Тийм байна. бас болсон байх хэрэгтэй. Бас улсын байсагч ирэхтэй тий. За дандаа л монголууд нь л явж байгаа юм байна. Би л улсын байсагч ирэхгүй юм байна. Тохиолдож исэн кейс яриа л та. Одоо жишээ нь за нэг ийм хэргийг бас нэг ингэж илрүүлж ийлээ. За ийм нэг аюултай юм бас болохонгоо алдцахад нэг ийм юм ингэж ийлаач гэдэг юм уу. Одоо тийм дурсамж байна уу зөө. Одоо яг эдит бас эдэг зарим шинэ юм бол. Нэг машин л гэрэлтүүл яваад байгаа гэж. За. Гэрлээ удирж яг машиныг нард тулаад тагцсан яваад. Юу ч мэдэхгүй. Гэрэлтүүдэл яваад. Тэгээд нэг боцтгоо нэг тийм яг амных нь цааш явах газар амдаг згсэн. Мухарт очиод тулж байгаа юм. Нэг эдэг нэг жалганы ижил дээр очиод цааш буцаад дээр машин өшөө хаажааж явах газар байхгүй. Тэгээд энэ зогцоод өмнөөс эргээд хөөлөх хүмүүс гэрэлсгэж. Нэг жоохон зогцсаад нэг жалган ирд буцаад өчрлөө болж. За хурж байна. Ойд нэг хүнд 2 мөр тавсан алдчихад моройгаа явчихлаа. Ямар хүн өн доор байдаг нэг үг би ямар үгэнд ямар морох мэдээж тийм үү. За нөхдөд ямар тасан. Бууцгүй байхгүй. Нэгжээд үзэл гэж байна. Угаасаа тэр ялганд зогсоод байгаа юм мэдэж юм чинь. Осоо цаашаа буугаа идчих юм тий. Альцгсаад буугаа унгаач бүдгд гэрэлтүүлж байгаа гэрэлдээс өөр юм байхгүй. За тэгвэл яваа гэсэн. Тэгэхээр буцаад яваад чадгын 2 буугаа ийцтэй. 2 буугаа ийцээд. Тэгтээ буунуудын авч машин доо гэж хэл. Доор цогсож байна. Хажуугаар гадаа. Гэхдээ ахнараа. Яасан бэ гэсэн. Буугаа юм буугаа тагд буугаахгүй.
Стойсаа бид тагд энэ бодоог үзээ. Нэг жигтэй нөгөө баг өрсөн сосоохоо явжсэн Тийм нөхдөд шүү дээ. бол Явжсэн нөхдөд шүү дээ. Англигийг завдсан мөл гэдэг чинь дургуул аргамж авдаг гэсэн. За одоо болохоор яах вэ? Тийм. Бидний усны доод хэмжээ торгодог гэсэн. Торгодог гэсэн. За Одоо болохоор завдсан гэдэг үг байхгүй. Тэр нь тэр нь Англигийг завдсан гэж байхгүй. анх хийсэн хийгээгүй гэдэг юм байна. Хийсэн тохиолдолд тэр хүнд аргамж авах. Тэгээд одоо Хийгээгүй буутай ингээд яг ингээд алах гэж байгаа юм уу хийгуудад ясан тохиолдолд ямар ч уудлаа. анх хийгээгүй л болоо. Хийгээгүй. Тэгээ буун бичгээр дуулдаг л өөл уул мэддэг юм шиг ямар ч. За энэ бас сайн. Бид нүрээд цаадахтаа ямар ч ирэхгүй байхгүй бууг. Хуучин бол бас хэцүү байсан үе бий биз. би байлгүй байлаа. Шүрэнжин бид нар чинь модны улгаачдтай тэмцээл хондог байлаа шүү дээ. Цохиулж зодуулж халдлага малдлага өртөжсэн тохиолдол бий юу? Яг бидний тохиолдол яг өчигөө тийм Гайгүй юу те. Аштай юу та. Бидний өмнөөс байгаа мулхтнууд бол бас байсан. Өрөөгөө бариад тавьдаг гэсэн чинь шүү дээ. Паа яа. Асаагаал. Тасдах нэ. За тийм аюултай байсан байна. Одоо тэгэхээр ингээд бас иргэдийн ухамсарч хоёулсан байна. За одоо тэгэж нэг тийм хууль дүрмэж сайхан дагдаг болсон юм уу те? Бас тэгэл юм хулгайн одоо гар мод хууль бэлдэх ангөрөө хийх одоо ийм асуудал бас харсан уу сайхан болж байгаа нь сайшаалтай байна да. За дүр маш ирж шүү шүү. Яг уу. За сайн байна уу. За сайн явж байна. За хаа явж байна. Аа. Морны хөвгөд хүчгэн. Одоо та нар бүгд дээр үт юм уу? За. Гал усаа болгоомжтой. Бид бас Байна. Тэр цэцлэг наалт байна даа. тийм үү. За одоо нууралтай болохоор тэг болгоомжтой байна. За. За өрт болгоомжтой байна. Тийг авгаа саас авсан. За сайн байна. За сайн явж байна. За нийслэлийн байгаль орчны газраас шалгалт хийж байна. Байгаль хамгаалагч анзрагч гэж юм байна. За та хаагүрээ явж байна. Нэг ногоос сургууль дээр нэг хөөхтэй гэж. За. Та багажаа шалгуулж болох уу? Болно. За. Ямар ачаатай явж байна. Энэ зүгээр ойл зүрийн багш магч. Ховц мовц. Бууз байхгүй ч тийм. Бууз байхгүй ч тийм. Ой баггүй. За. За болгоомжтой. За болгоомжтой. Манай нөгөө яг энэ нурдлын нэг юм гэдэг. Орд. Баянд хөмбөд. Аа. За сайн байцгаана. За явж байна. Хаа гөрөөд юу? Аа. За багажаас л бичих. Бууз зүрчтэй байхгүй. Аа гэсэн. Бодлогоос хийж уцчих юм аа. За. За болгоомжтой. За байгаль хамгаалагч таашкагийн ажил дууссан. За өнөөдөр ямар ч усан гачууртын шар холоо дээр 3 байгаль хамгаалагчтайгаа шөнийн эргүүл хийлээ. Тэгээ энэ гүр чи ингээл явж байгаа машин болгоныг шалгаал дотор нь буу зэвсэг байна уу? За хориотой ямар нэгэн ангийн зүйл авч явж гинүү гэж шалгад юм байна. За бас одоо согтуу үлчүү халамцууж болооч гэл янз бүрийн зөрчлүүд гарахыг үгүйсэхгүй. Гэхдээ өнөөдөр бол маш сайхан амгалан тайван нэгэн орой өнгөрлөө. За өнөөдрийн маань ажил бол дууслаа. Тэгээ ер нь бол зүгээр яг ард иргэдэй гэж хэлэхэд бид бүхэн энэ хідэн цөөхөн байгаль хамгаалагч дээр бүх ачааг өрүүлээд орхих биш. Нийслэлийн хэмжээнд 33 хүн байгаль хамгаалагч байдгаа гэж байна. Тэгэхээр энэ маань одоо бас үнэхээр бас хүн хүчний хувьд хүрэлцээ муутай байгаа. Хамгийн гол нь иргэд бид өөрсдөө ухамсартай байгаад өөрсдөө ямар нэгэн зөрчил гаргахгүй, хог хаягдл үлдээхгүй, хууль дүрмөө зөрчихгүй байж л гэмээр эдний маань ачаа хөнгөрнө. За бид бүхэн ч гэсэн өөрсдөө сайхан амгалан тайван орчинд амьдрна. За хамгийн гол чухал зүйл бол ирээдүйн хойч үедээ энэ байгалаа энэ чигээр нь үлдээе гэдэг л энэ л зорилго байгаа. Чи дэлхийн нийтээр энэ чин цаг уурын өөрчлөлтөнд орж байна. Монгол улс маань одоо газар нутаг маань цөлж байна. Уур амьсгалын өөрчлөлтөнд өртөж байна. Тийм болохоор биднэрт хамгийн хэрэгтэй зүйл уус агаар одоо энэ чи мод энэ их сайхан байгалийн энэ өнгө үзэмж гэдэг зүйл хамгийн чухал шүү дээ. Тийм болохоор энийг л хэдүүлээ одоо ирээдүйн хойч үед. Энэ чи ганцхан бид амьдраад дуусах юм биш. Энэ зөвхөн хүн зориулагдсан биш. Тийм учраас энийгээ бас сайн бодож тунгааж байгаарай л гэж хүсмээр байна. За сайхан амраарай. Өглөө уулзъя.
За өглөөний цай. За өглөөний минь. Өглөө. Сайхан амруу та. Сайхан амарсан. Тусаа гараа явцсан хайч та. Би өглөөгөр бас энэгээр бидний ажил өглөө гараад одоо бүр рефлекс татсан одоо тэгээд тийм л бах та. Одоо тэр уулын нэр за тэнгэр хангаа ямар байна одоо ингээд манай нэвтрүүлгийн ивент итгэгчээр Багроо маань ажилт юм байгаа. Та одоо Багроо мэднэ үстэй. Мэднэ. За Багроо мэдгүй хүн ч гэж байна. Юу аах вэ? Юу ч асууч. Багроо мэдгүй хүн ч гэж байх. За тэгээ манай Багрогийн дун ногоо байна. За энд одоо хөрөн манжингийн салаад байна. Би одоо энэ хөрөн манжинд их дуртай штэ. Энд ч бас нөгөө зүрх судас мутсан их сайн. За энэ алаг салаад байна. За ингэ зөндөө юм байгаа. Личоо байна. Энэ юу юм бэ? За хят байцааны салаад байна. Зөндөө юм байна. Зөндөө юм байгаа. Энэ бууз салаад байна. За би таныг буцаад хийж яагаад өгч дөө. За тэгээд өглөө найс нөхдөдөө хамт олонтойгоо иднүү, гэртээ аваачаад сайхан иднүү, өөрөө мэдээд тэгээ сайхан хэрэглээрээ. Манай Багрууч одоо яг Монголынхоо хөрс шороонд ургасан экологийн цэвэр сайхан бүтээгдэхүүн байгаа шүү дээ. За танд. За баярлалаа. Хартуул өгье. За энэ бас өгч байгаа энэ Багрынхаа хамт олонд бас баярлалаа. Бас өөрснөө эрүүл хүнсээр одоо ард түмнээ хангадаг тийм. Тэгээд энэ хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. За мөр та бүхэндээ ч гэсэн ажлын амжилт хүсье. Маш их баярлалаа. Өглөөхөө чиг амтлаа да. Багроо махны соус. Өнөөдөр юу ямар ажилтай байна? Өнөөдөр бидний ажил үргэлжлээл одоо өнөөдөр хэсгийн бас хоролтоо гэж байна. Бид нар одоо бас цуглараад тэгээд бас энэ сард одоо ямар ажил хийх үү? Одоо яагаар хаагаараа ямар төлөвлөгөөтэй ажиллах уу бас. Тэгээд дээрээс өгсөн одоо насныхаа сүрэг чиглэлийхэд агуу ажиллана. За тэгээд дүүн сайхан цайлчаад одоо мордъё. Таныхаа ажилд бас саад болоод яах вэ? Өчтөрөөс өглөөнөөс хойш орой болтол сайхан л хамт байлаа, үзлээ харлаа, бүхэл зүйлтэй танилцлаа. Тэгээд ямар ч байсан та хэдээр маш их бахархлаа. Байгаль хамгаалагч гэдэг энэ эрхэм үүргийг одоо биелүүлж яваа. Олон сайхан аавын хөвгүүд байна. Тэгээд бүгдээрэнд нь маш их баярлалаа гэдгээ хэлье. Тэгээд нийслэлийн байгаль орчны газар бас намайг ирэх боломжоор хангасан явдал бас туйлын их баярлалаа. Тэгээд дүүн сайхан цайлчаад одоо ингэ мордъё доо. Одоо бас энэ нэгэд нийслэлийн байгаль орчны газар бол нийслэлийн тамгын газрын одоо ингээд бидэрт одоо тусалж байгаа. Одоо бидэрт одоо техникээр бас хангаж, усмараар хангаж энд нь бас бид нар бас талархаж явдаг. Баярлалаа ийм сайхан нэвтрүүлгийг энэ олон байгаль хамгаалалтны төлөөлөлөд бүр ингээд намайг зориод ирсэн. За байгууллага хамт олон манд дэмжиж ингээд туйлын их баярлалаа. Тэгэл ажиллах эрч хүч гэдэг бол одоо тэгэл ундарсаар байгаа шүү дээ. За. Монголынхаа ард түмэнд бүгдээрэнд нь сайн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд эрүүл хийх хүснэ. За тэгээд бүгдээрээ сайхан энэ байгальдаа амарч энэ байгальдаа цэвэрхэн орчинд амьдарч байгаа. За маш их баярлалаа. Сайхан өглөө. За тэгээ ахтаа маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Буцаад ирэхэд булгах шиг, байраад ирэхэд далаа шиг байхаа ерөөл дэвшүүлье. Цаг заваа гаргаж нэвтрүүлэгт маань одоо цааргалахгүй сайхан оролцсон явдал туйлын их баярлалаа. За та бүхэндээ баярлалаа. Энэ сайхан нэвтрүүлгийг бас бэлтгэж бидэнтэй нэг өдрийг ч гэсэн бидний ажлыг хуваалцж хийж өгсөнд баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээ иргэд уулзах ерөөл дэвшүүлье. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.